Маркийн хэмжээ 45 32. Маркийн хэлхээний хэмжээ 160 120. Маркийн хэвлэсэн тоо 15 шиг. Анхны өдрийн докторны хэвлэсэн тоо 650 шиг. Докторны зураач баярхуу дизайнераар гайваар ажилласан байна. Өнөөдөр энэ Унгар орон зураг гэдэг нэг маркийн нэрт болсон бай. Энэ арга хэмжээнд бид нэр одоо Унгар Монгол маркийн түүхийн тухай баг зэрэг ярьсан. Яг бил 1958 оноос 1983 он хүртэл Монгол маркийг Унгарт хэвлэгдээд үүнээс гадна бас Унгар зураач зурдаг байсан. Тухайн үед Монгол унгарчууд би ч гэсэн марк цуглуулдаг байсан. Тэгээд Монгол маркийг хүмүүс их маш их дуртай хүлээн авдаг байсан. Тэгээд бид нэр ийм хамтран ажиллагаа бас эсэргэж тэгээд Монгол шуудан компанитай хамтран ажиллагааг цаашдаа бас хийх санаатай байна. Унгарт бас марк цуглуулах хүмүүс маш их байна. Бид нар ч гэсэн одоо марк цуглуулагчийн холбоо ч гэсэн байна. Тэгээд бид нэр бас маш олон каталог гаргадаг эсвэл юу байна энэ уулзалтад жишээлбэл ярмаг бас хийж байна. Тийм учраас Монгол маркийг бас хүмүүс их авдаг, худалдаж авдаг. Энэ маркийг жишээлбэл бас Унгарын зах зээл бас оруулж болно. Энэ бодлоо. Тэгээд үүнээс гадна бас одоо яг Унгарын түүх, соёлын тухай гой маркуудыг бас дараа хэвлэж болно. Энэ удаагийн энэ чинь уран зургийн цуглуулга. Бид нэр бас их чухал сэдв гэж үздэг. Гэхдээ цаашдаа бас ямар нэгэн сэдвийг голчлоод энийг бас энэ маркийн цуглуулгыг бас гаргаж болно. Энэ жил 2024 онд Монгол маркийн одоо түүх 100 жилийн болж байгаа. За ингээд Монгол маркийн түүхэнд одоо Унгар улсын оролцоо бас нэлээд өндөр хувийг эзэлдэг. За энэ одоо 1958 оноос 1982 оноос сүүл хүртэлх одоо маркуудыг манай Монгол маркийн Унгар улсад бол хэвлээд за тэгээд социалист орнуудад түгээх за Монгол улсыг хангах гэдэг байдлаар бол хамтарч ажиллаж байсан. За энэ цагаас хойш одоо 40 гаруй жилийн дараа өнөөдөр одоо Унгар улстай холбогдох одоо Унгарын уран зураг гэдэг одоо алсан 6 нэрийн марк шодон гүйцэтгэнд гаргаад байгаа. Това марк нь бол бид нэр Унгар улсын үндэсний галерейтай спесний зөвшөөрөл аваад гэрээ байгуулад 15,000 ширхэг одоо сэр маркийг бол хэмжүүлж байгаа. Монгол улс одоо тусгаар техникийн баталгаа болсон одоо анхны марк байдаг элдв очиргээд түүх 100 жилийнхаа амбасан дээр бас бид ЮНЕСКО-г өв болж бас бүртгүүлж чадсандаа баяртай байна.